Өглөөний мэнд 27 январь хийсэн копигоонга ном уншицгаая. Нэг хувийн хичээл зүтгэлэг номын 62 дугаар утас. Оконы окоцукай сейдо датта хито ва оканега тамари никуйг бичсэн байгаа байхгүй. Энэ юу гэсэн утгатай гэвэл халаасны мөнгөтэй хүн сар болгонод халаасны мөнгө авдаг хүн болвол те бага хата ч гэсэндээ аав ээжээсээ халаасны мөнгө авдаг хүн болвол мөнгө бол хадгалах тийм чадвар байхгүй, хадгалж чадахгүй болдог гинэ. Тэгээ би ч гэсэндээ нэг өөр дөөрөө жишээ аваад үзэхэд намайг бага хат бол надад эцэг их минь надад мөнгө өгдөг байсан. Тэгээ дараасаар дахиад авчих юм чинь ижаав байгаа юм чинь гээд тэр мөнгөний үн цэнийг ойлгохгүй явсаар агаад том хүн болчдөг юм байна. Тийм болохоор бага болчор байгаа хүүхдүүдтэй дүүнертэй хандж итгэхэд бол яаж хийж яагаад тэр Кимата Кингаку гэж хэлж байгаа. Окоцукай сейдо халаасны мөнгө бол сар болгон тогтмол авах шаардлагагүй, тэдэрт өгөх шаардлага байхгүй. Тэрний оронд тэр мөнгийг байхгүй юм чинь яаж амьдрах вэ гэдэг тэр хүнээр өөрөөр нь бодуулж явуулах юм бол дараа өөрт нь хэрэг болж байгаа байхгүй. Ер нь тэгээд шоугакси нараба оканы цкавана хотын мөхцөөний курасэрүү гэж байгаа байхгүй. Энэ юу сутаа тэгвэл багаангийн хөлт бол мөнгө байхгүй ч гэсэндээ тий зүгээр л амьдраад болж байгаа байхгүй. Би нэг бас өөрийгөө өөдрөж шаавд үзгээд намайг бага ангид байхад жоохон байхад надад мөнгө байхгүй мөртлөө зүгээр л амьдрдаг л байсан. Гэрт харихад л гэрт дүүрэн идэх хоолтой байсан байгаа байхгүй. Хөрөгчийн дотор хоол байна, ус байна, цай байна. Мөнгөгүй болоод идэх л байсан байгаа байхгүй. Ер нь тийм болохоор залуу дүүнертэй хэлэхэд ер нь мөнгө байхгүй байсан ч гэсэн амьдрын шүү дээ. Тэр мөнгийг эргэлдүүлж ирээдүйдээ өөрийгөө тэр дараагийн шат руу ахих амьдралаа сайжруулах зүйлд зориулах хэрэгтэй, сайн хадгалах чадвартай байх хэрэгтэй. Диний талаар ярьсан байна л да. Тэгээ багасаа ингээд сайн чадвартай болчих юм бол хэвтүүлээ том болоод ямарч санаад авах зүйлгүй болох нь шүү дээ. Мөнгө байхгүй байсан ч гэсэндээ зохицуулж шүү дээ. Тэгээд дараагийн хуудас руу авахад ер нь вакай үчи гэж байгаа. Мудано оканы цка кото ни тайсэруちょっと読めないな。違和感や悪い感じがっていう意味です。あとмөнгө одоо хэрэглэх ашиглахад үед энэ мөнгийг ашиглалаа гэж дотроо одоо яано кимочи гэдэг нь болохоор хэрэггүй зүйл ашиглалаа шүү тэгээд өөрийгөө зөвхөх ч юм уу тиймэрхүү болчих юм бол багасаа тийм болчих юм бол том болоод тогсрүү гэж байгаа байхгүй. Тогох гэдэг нь болохоор өөрт нь хэрэгтэй болчих байгаа байхгүй. Тэгээд оканига най ча дуусрүү гэж дуушио. Ер нь мөнгө байхгүй юм чинь яах вэ гэдгийг дахиараа бодох юм бол тарих шинжтэй юм хэлж байгаа байхгүй. Та мөнгө байгаа юм чинь найзындаа очдөг ч юм уу эсвэл одоо мөнгө байгаа юм чинь аав ээж дээр очиод аав ээжээсээ хоол идчихдэг ч юм уу. Яг нь бага бахтай том болоод ч гэсэндээ ажилчин болоод ч гэсэндээ одоо би өөр дөөрөө жишээ авах юм бол өдөр би гадар хоол иддэг.
өөрөө өглөө хоолоо хийгээд аваа явдаг байхгүй. Тэгээд зарим үед бол гадуур ажилтаа боллоод ихээр гэртээ бас хоолоо хийгээл аваа явдаг байхгүй. Тэгээд ямар нэг мөнгөний проблем гараад ихээр бүх мөнгөө одоо би хадгаламжтай хийдэг болохоор за бүх хадгаламжаасаа мөнгө гаргах чадахгүй болохоор за яах вэ гэж боддог. Тэгэн гол тарих бол зөндөө асуудлууд шийдэж өгдөг байхгүй. Тэгээд энэ Коношику но фүрү тенкан сасэру гэж байгаа байхгүй. Ерөөсөө бодвол тарих ерөөсөө эргэлдэж өгдөг гэж байгаа байхгүй. Яаж зохицуулах вэ гэд. Яаж мөнгөгүй байсан гэсэн амьдрах уу гэдэг. Тэгээ Хукано мононы кавари гэж байгаа юм. Хукано одоо өөр зүйлээр орлуулах ямар зүйл байна гэж бодох жишээ нэ. Өөрөө живэндээ зүгүрх одоо декина ика туга өөрөө хийж чадах, өөрөө тэрийг бүтээх ямар боломж байна, өөрөө чадах уу гэдэг. Эсвэл өөр хүнд тамамэру хитөө инайка гэдэг шинжлэлийн бодох нь шүү дээ. Өөр хүнд одоо захиалах гэж ч юм уу, найзтай хэлдэг ч юм уу. Иймэрхүү тэр тархийг яаж ажиллах, мөнгөгүй байсан ч гэсэндээ яаж амьдралаа авч явах уу гэдгийг тарих бол үргэлж бодох нь шүү дээ. Тийм болохоор хүүхдүүдтэй хэдүүлээ бас багаагаа тэр халаасны мөнгө өгөхгүйгээр яаж мөнгөгүй байсан гэсэн амьдруулах тэр эдмийг сургах юм бол тэр хүүхдүүд том болоод өөрийнхөө биеийг ашиглаж ажил хийж мөнгө олж тэр бага багт нь тэр хүсээ бага багт нь тэр амьдралын хэм маяг том болоод өөрт нь бас хэрэг болно. Тийм болохоор өөр хүүхдүүдтэй хэдүүлээ энэ зүйлийг зааж өгцгөө. За ингээд бүгдэнд намжилтсан 25 наснаас 30 насныхандаа зориуллаа.